нэр өмнөх бичлэгээр Улаанбаатар хотоос Вьетнам улсын нийслэл хот болох Ханой хот руу хамгийн хямдхан зарлаар яаж явах вэ гэдэг бол бичлэг оруулсан. За энэ удаагийн бичлэгээр бол нэгэнтээ л Ханой хотод ирсэн бөгөөд Вьетнам улсын бусад алдартай газрууд руу Ханой хотоос явхад ер нь ямар хөө зардалтай байдаг вэ гэдэг талаар бичлэг оруулахад бол бэлэн болсон байна. За ингээд бичлэг рүү орцгоё. За Ханой хотоос бид нэр Фуко гарлал руу за тэгээ хоёр талынхаа нислэгийг авнаа гэдэг энэ бол нислэгүүдийг шүүгээд гаргаад ирсэн байна. За энэ дундаас хамгийн боломжит хямдхан хэлбэр нь бол энэ WeetJet Air гэдэг энэ компани энэ нислэг байгаа. За хэдүүл энэ нислэгийг сонгоод нэг нарийн харцгаая. За энэ нислэгийн хувьд хэрвээ яг 405,300 төгрөгийнх нь одоо тасалбарыг хурдлаж авах юм бол явахдаа 20 кг-ын чиндамтай. За буцаж Ханой хот руу ирэхдээ тухайн нислэг маань бол 20 кг-ын чиндам авахгүй гэсэн байна. За тэгэхээр бид нэр 20 кг-ын юм уу эсвэл чиндам авч явах тэр нислэгүүдийн бол тасалбарыг бол авах хэрэгтэй гэсэн үг. За эхний сонголт болох 430,900 төгрөгийн билет бол зөвхөн 20 кг одоо чиндамыг бол авч явна. За таны гар ачааг бол авч явахгүй гэсэн үг. За дараагийн энэ сонголт бол 472,300 төгрөгийн үнэтэй. За тэгвэл 20 кг-ын чиндам за тэгээ дүүн дээр нэмэх нь бол одоо гар ачаа гар тийшээ бол багтаанаа гэсэн. За 505,000 болоод ирэхээрээ чиндам ч юм бол одоо нэг хамгийн том хэмжээтэй 23 кг-ын багтаамжтай том чиндам байдаг. За тэр чиндамыг авч болно. За түүнтэй зүгээс гартаа бас юм барьж явж орч болно гэсэн. За тэр чиндам нь бол 55,800 төгрөгийн үнэтэй гэсэн. За гэхдээ би бол энэ 472,300 төгрөгийн үнэтэй ер нь бол энэ нислэгийг бол санд болгон та гар ачаа түүнээс гадна яг дундаж чиндамтай бол явах боломжтой гэсэн үг. За тэгээд энэ тухайн нислэг маань бол Ханоёс Фуко гарлал руу за ирж очих хоёр нислэг бол ердөөл 472,300 төгрөгийн үнэтэй гэсэн үг. За дараагийн нислэг. За Ханой хотоос Хо Чи Minh хот руу бол нисэн. За Ханой хот бол одооний бол нийслэл Хо Чи Minh бол өмнөх нийслэл нь байгаа. За ингэхдээ бол дахиад хамгийн боломжит үнэтэй нислэг нь бол нөгөө WeetJet Air-ийн нислэг бол бас байж таарч байна. За энэ нислэг маань бол 2 цаг 10 минут бол үргэлжлэх нислэг байна. За ингээд дахиад нарийн тикетийг бол ороод сонирхоод үзье. За ингээд харахад бол чиндам багтаагүй нь бол 389,700 төгрөгийн үнэтэй юм байна. За хажуучаа дахиад гүйлгээд яг өмнөхтэй адилхан 3 сонголт гараад ирж та харж байгаа. За чиндамтай 20 кг-ын чиндамд болж 417,500 20 кг-ын чиндамтай түүн дээр нэг гар ачаатай болох юм бол 486,900 төгрөг. За 30 кг-ын чиндамтай буюу хамгийн том чиндамтай. За дээр нь бас нэмээд гар ачаатай болох юм бол 491,100 төгрөгийн үнэтэй болох нэ. За энэ бол Ханоёс Хо Чи Minh руу нисэх хоёр талын одоо усны билет байгаа гэсэн үг. За дараагийн газар. За дараагийн газар бол Ханоёс Дананг руу. За ер нь бол хамгийн ойрхон нислэг нөгөө энэ нислэгүүд дундаас 1 цаг 15 минутын үргэлжлэх хугацаатай. За дахиад WeetJet Air гэдэг компани бол гарч ирж байна. За тухайн нислэгийг сонгоод төлөө харцгаая. За дахиад нөгөө чиндамгүй сонголт нь бол 283,200 төгрөг болж байгаа юм байна. За хэдүүл энийг хажууд нь гүйлгээд дахиад нөгөө сонголтуудаа гаргаад гэсэн. За 20 кг-ын чиндамт болох юм бол 340,000 хоёр талдаа Ханоёс Данангаас буцаад Ханой орох одоо нислэг маань 340,000 гэж байгаа. Тэгэхээр нэг талдаа бол 170,000-аар л явж байгаа гэсэн үг. За гар ачаатай болчих юм бол 365,600. За 30 кг-ын хамгийн том чиндамтай явж бол 376,300 төгрөгийн үнэтэй бол явах нэ. За тэгэхээр ер нь бол ямар хямдхан байгааг бол харж байгаа. Тэгэхээр ер нь бол Вьетнамын Ханой хот очсон бол та өөр газрыг үзэхэд бол зардлын хувьд бол ер нь маш бага байх болцоод байна. За энэ бол сүүлийн газраас монголчууд бол ийшээ нэлээд аялж байгаа. Ханой хотоос Транг гэдэг нэг юм хот бол байдаг. За ийшээ явахдаа дахиад хамгийн хямдхан сонголт маань бол нөгөө WeetJet Air компани бол гарч ирж байна. Тэгэхээр ер нь бол эндээс бас нэг юмыг анзаархад хэрвээ та Вьетнам дотор нь аялах гэж байгаа бол тухайн энэ нислэгийн компаниг сонгохноор ер нь бол зардлын хувьд хамгийн хямдхан байх болцоотой байна гэсэн. За энийг дахиад сонгоод дотор нь харах юм бол за энэ маань бол шууд анханасаа бол гар ачаа за тэгээ 20 кг-ын ачаатай бол нисэхнэ. Тэгээд нийлээд тэр нь хоёр талын маань нислэг бол ерөөсөө 309,900 төгрөгийн үнэтэй байна. Тэгэхээр нэг талдаа бол нэг 155,000-аас хямдхан ер нь бол нисэж чинь гэсэн үг. Ханоёс Натрангаас буцаад Ханой хоёр талын нислэг нь бол ердөө л 309,900 төгрөгийн үнэтэй байна. За мэдээж энийг хажууд жиг үлдэх юм бол
нөгөө 30 кг-ийнх нь бол байгаа. 30 кг-ийн хамгийн том чандамтай гэж бол 412,300 төгрөг бол төлөх нэ. За тэгэхээр эндээс нэг зүйлийг бол анзаарсан байх гэж бодож байна. Хамгийн хямдхан компаниуд энэ Wedger, Air гэдэг компаниуд Вьетнам дотор бол хамгийн хямдхан нислэг үйлдэх нь. За тэрнээс гадна нэгэнтээ та Вьетнамуудын аль ч хотод очисон ер нь бол Вьетнам дотор аялал хийхэд бол зардлын хувьд маш хямдхан байдаг байх нь шүү. Бид нэр бол Монгол улсаас гарах гэж ер нь бол хэмжээний одоо төлбөр бол төлдөг нислэгийн компаниуд за нэгэнтээ гараад ирсний дараа бол ингээд нислэгүүд бол ер нь хямдхан болоо явдаг шүү. Тэгэхээр нэг гарсан дээр ер нь аль болох олон хот, олон газар үзээсэй гэж та бүхний бол хүсэж байна. За ингээд энэ удаагийн имжлэг бол дуслаа. Дараагийн имжлэгээр уулзъя. Лайк болон subscribe дараарай guys. За бай.